ноцтой хэрэг. Өмнөд Солонгосын нэгэн эмэгтэй нөхрөө сэтгэл зүйн хувьд бүрэн удирдах, түүний хамаг хуримтлалыг шавхан аваад эцэст нь 4 метрийн өндөр хавцлаас усан дунгаж амьд нь хүрсэн хэрэг гарчээ. Тэрээр нууц амрагийнхаа хамт энэ бүх үйл явдлыг хүйтэн цэвдэг харцаар зүгээр л ширтэн зогсож, тусламж дуудлагүй үхэл рүү түлхсэн бөгөөд гол зорилго нь 800 сая воны даатгалын нөхөн төлбөрийг завшиж үлдэх явдал байв. Хайр сэтгэлийн баг зүйлсэн энэхүү үхэл заллингийн цаана хүний мэс чанар чухам ямар муухай юм бэ? Ингээд бүгдээрээ өнөөдөр өмнөд Солонгосын цахим орчныг бүхэлдэн дөргиож, олон нийтийг хилэгнүүлсэн энэхүү цэвдэг хэргийн түүхтэй танилццгаая. 자기 눈썹 이쁘다. 눈썹? 응. Өмнөд Солонгосын үндсэн 3 том телевизийн нэг болох SBS телевизэд би үннийг мэдмээр байна гэдэг маш алдартай шилдэг нэвтрүүлэг байдаг. Тус нэвтрүүлэг нь онц ноцтой гэмт хэрэг, нийгмийн маргаантай асуудлууд болон тайлагдаагүй нууцуудыг голчлон хөнддөг. 1992 онд анх цацагдж эхэлснээс хойш үзэгчдийн тоогоор үргэлж тэргүүлж ирсэн Өмнөд Солонгост маш их нэр хүндтэй нийгэмд нөлөө бүхий эрен сурвалжлах нэвтрүүлэг юм. 2020 оны 3 дугаар сард Ли Өнхэ гэх нэртэй эмэгтэй би үннийг мэдмээр байна нэвтрүүлгийн багт хандан загтал илгээж өөрт нь тохиолдсон шудраг бус явдлыг шийдэж өгөхийг хүсжээ. Ли Өнхэгийн хэлснээр бол 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тэрээр нөхөр Юнсан Ёб болон найз нөхдийнхөө хамт үүнд 4 эрэгтэй, 3 эмэгтэй, нийт 7 хүн Сөүл хотоос гарч Өмнөд Солонгосын Гапьё мужийн Юнгчу хавцал руу майхантай аялал хийж усны хажууд тоглохоор явцгаажээ. Тухайн өдрийн үдээс хойш 3 цагт зорьсон газартаа хурч очсны дараа тэдгээр 7 хүн хооллож, хуучилж, тоглоом тоглон цагийг өнгөрөв. Орой болоод тэнгэр баг зэрэг харанхуй болж эхлэх үед нөхрийг нь оролцуулаад 3 залуу хадны өндөр хэсгээс усанд үсрэхээр санал нэгдэж тэдгээр 3 хүн ар араасаа өндөр хаднаас доошо үсэрчээ. Ли Өн хээ эрэг дээр зогсож байсан тул үүнд тийм ч ач холбогдол өгсөнгүй. Гэтэл хэсэг хугацааны дараа хамт явсан хүмүүс нь түүний нөхөр Юн Сан Ёбыг усанд үсэрснээсээ хойш буцаж гарч ирээгүй анзаарав. Ли Өнхэгийн хэлснээр бол тэрээр анханаас аваад дуустал нөхрийнхөө амьсгаа дах усанд сарвалзах эсвэл тусламж дуудан хашгирахыг огт сонсоогүй бөгөөд усны мандал туйлын намуухан байсан ч нөхөр нь сураггүй алга болсон гинэ. Тэрээр тухайн үед маш их хайж, сандарч хамт явсан хүмүүсээ усан тайхыг уриалахын зэрэгцээ цагдаад мөн дуудлага өгчээ. Гэвч хэргийн газар алслагдсан бүс байсан тул Юнсан Ёб алга болсноос хойш 30 минутын дараа л цагдаагийн ажилтнууд иржээ. Харамсалтай нь Юнсан Ёбыг олж гаргаж ирэхэд аль хэдийн амьсгал хураагаад удаж байсан бөгөөд шүүх хяналтын шинжилгээгээр ч мөн усанд хахаж нас барсан болох нь батлагдав. Цагдаагийнхан үүнийг гинтийн байдлаар усанд унаж хахаж нас барсан золгүй явдал гэж дүгнжээ. Нөхөр нь гинт усанд хахаж нас барсанд Ли Өнхэ маш их гашуудж байгаа дүр эсгэв. Тэрээр байнга гинтийн ослын даатгал авдаг зуршилтай байжээ. Нөхөр нь осолцсны дараа Ли Өнхэ урд нь байгуулсан гэрээнийхээ дагуу даатгалын компаниас 800 сая воны нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч даатгалын компаниас цагдаагийнхны золгүй явдал гэж дүгнсэн хэргийг даатгалын залилан хэмээн үзэж мөнгө олгохоос татгалзжээ. Ли Өнхэ гомдлоо шийдвэрлүүлж чадахгүй мухардалд орсон тул хэвлэл мэдээллийн тусламжтайгаар даатгалын мөнгө авч өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд ийхүү нэвтрүүлгийн багт хандсан байна. Нэвтрүүлгийн багт Ли Өн Хэгийн энэхүү хэрэг нэлээд сонирхолтой санагдсан тул үүний цаадах нарийн деталуудыг ухаж үзэхээр шийдэж ажилтнуудаа даатгалын компани руу илгээн илүү олон сэжүүр цуглуулахаар явуулжээ. Даатгалын компанийн хувьд нөхөн төлбөр олгохоос татгалсан шалтгаан нь нэлээд үндэслэлтэй байсан бөгөөд голчлон 3 үндсэн шалтгааныг дурдсан байна. Нэгдүгээрт Юн Сан Ёб нас барахаасаа ердөө 1 жилийн өмнөөс л даатгал хийлгэж эхэлсэн бөгөөд ингэхдээ хүнд өвчин эсвэл эмнэлгийн үйлчилгээний даатгал авалгүй зөвхөн гинтийн ослын даатгалыг тусгайлан сонгожээ. Түүнчлэн даатгалын хураамжаа сар бүр тогтмол төлөлгүй дундуур нь тасалдуулж байсан бөгөөд сар бүрийн төлбөр нь ойролцоогоор 700 мянган вон байсан нь асар өндөр дүн байв. Экстрим спортын тамирчдаас бусад жирийн хүмүүс уг даатгалыг ингэж худалдаж авах нь маш ховор байдаг аж. Хоёрдугаарт олон удаа авсан даатгалын цорын ганц хууль ёсны нөхөн төлбөр хүлээн авагч нь зөвхөн Ли Өнхэ байсан бөгөөд гэр бүлийн өөр ямар ч хүний нэрийг оруулаагүй байв. Үүнээс болоод Юн Сан Ёбын төрсэн ах トゥ нар даатгалын компанид ирж гомдол гаргаж нөхрийнх нь үхэлд эхнэр нь шууд холбоотой байж магадгүй гэж сэжиглэж байгаагаа мэдэгджээ. 3 дугаарт Юн Сан Ёб 2019 оны 6 дугаар сарын 30-ны орой усанд хахаж нас барсан бөгөөд түүний даатгалын гэрээ яг тэр шөнийн 12 цагт хүчингүй болох байсан бөгөөд хугацаанд тулчихсан байжээ.
Өөрөөр хэлбэл тасалдуулан байж төлж байсан асар өндөр дүнтэй гинтийн ослын даатгалын хугацаа дуусахаас яг хэдхэн цагийн өмнө хүн нь нас орчихсан хэрэг. Ийм олон давхцсан тохиолдлууд байсан тул даатгалын компани үүний цаана хилж болшгүй нууц хувилдаан байна гэж сэжиглэхээс өөр аргагүйд хүрчээ. Нэвтрүүлгийн багийнхан ч мөн энэ хэрэг тийм ч энгийн биш болохыг гадарлаж маш шуурхайгаар хувийн бие даасан мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлв. Тэд олон газараар явж уулзалт хийн, Юнсан Ёб болон Ли Өнхэ нарын гэрлэлтийн түүхийг гүнзгийрүүлэн судалж үзэхэд с ิจ гтэй зүйлс улам олноор гарч ирсэн бөгөөд тэдний эхнэр нөхрийн харилцаа үнэхээр хачирхалтай байв. Ли Өнхэ Юнсан Ёб нар 2017 оны 3 дугаар сард гэрлэжээ. Тухайн үеийн Юнсан Ёб 37 настай, Ли Өнхэ 26 настай байсан бөгөөд тэр хоёр зөвхөн гэрлэлтэд бүртгүүлж ямар нэгэн албан ёсны хорим хийгээгүй байна. Юнсан Ёбыг сайн мэддэг ихэнх хүмүүс түүнийг сурлах сайтай, маш томоотой, шударга нэгэн байсан гэж хэлдэг. Тэрээр Өмнөд Солонгосын нэгэн томоохон компани эрдэм шинжилгээний хүрээлэнд ажилладаг байсан бөгөөд жилийн орлого нь 60 сая вон орчим байв. Энэ орлого Өмнөд Солонгост багад тооцогдохгүй ч Юнсан Ёб эмэгтэй хүнтэй бараг харьцдаггүй байсан тул 30 нас гартлаа хүнтэй үерхэж байсан түүх бараг байхгүй байжээ. Тэр хоёр анх хэрхэн танилцсныг хэн ч тодорхой мэдэхгүй бөгөөд хүмүүсийн мэдж байгаагаар ердөө 2 сар орчим үерхэд л маш яран гэрэлцгээсэн гин. Юнсан Ёб олон жилийн турш хоримтлуулсан хамаг мөнгөө гаргаж Сөүл хотод тэдний дундын гэр бүлийн байр болгон нэгэн орон сууц худалдаж авчээ. Гэвч хачирхалтай нь гэрэлснийхээ дараа тэр хоёр хамт амьдраагүй байна. Ихэнх хугацаанд Ли Өнхэ тэдний шинэ байранд ганцаараа амьдардаг байсан бол Юнсан Ёб ажлынхаа хажууханд маш хямдхан хагас подволын өрөө түрээслэн суудаг байжээ. Нэвтрүүлгийн багийнхан Юнсан Ёбын гэр бүл найз нөхдийг нь хайж олж уулзав. Ар гэрийнхэн болон найзуудынх нь хэлснээр бол Юнсан Ёб Ли Өнхэтэй гэрэлснээсээ хойш төрөл садан найз нөхөдтэйгээ холбоо барихаа улам бүр цөөлсөн байна. Бэрэн болох Ли Өнхэ нөхрийнхөө эцэг эхийг нэг ч удаа эргэж очиж байгаагүй тул хүмүүс тэр хоёрын дунд юу болж байгааг огт мэддэггүй байжээ. Гэтэл гэрлээд ердөө нэгэн жилийн дараа Юнсан Ёб асар их хөрөнд баригдаж дансандаа ямар ч мөнгөгүй болсон байв. Найзуудынх нь хэлснээр Юнсан Ёб судалгааны хүрээлэнд 10 гаруй жил ажилласан тул орлого нь маш өндөр тогтвортой. Өөрөө ч маш нямбай, хөдөлмөрч хүн байсан тул олон жилийн турш их хэмжээний мөнгө хоримтлуулсан байж таарна. Гэтэл гэрлээд нэг жил өнгөрмөгц тэрээр найзуудаасаа ойр ойрхон мөнгө зээлэх болж, ингэхдээ дандаа хэдэн мянгаас 10 мянган вон хүртэлх бага хэмжээний мөнгө гуйдаг байв. Шалтгаан нь бэлэн гоймон, уух ус гэх мэт амьдралын нэн хэрэгцээ зүйлс авах гэсэн байдаг өчүүхэн зүйл байдаг байв. Найзууд нь маш хачин санагдж байлаа. Боломжийн орлоготой, их хэмжээний хадгаламжтай байсан хүн гинтхэн хоолны ч мөнгөгүй болчихсон нь хачирхалтай. Үүнээс ч илүү цочирдом зүйл бол Юнсан Ёб, Ли Өнхэ хоёрын хоорондоо бичсэн мессежнүүд байв. Юнсан Ёб их нэртэй хандан "Хэрв чи мөнгө авчихсан бол надаа нүдний шил пүүз аваад өгөөч. Гутал минь бүр урагдчихлаа. Хүмүүсээс санаа зовж байна. Энэ сарын цалингаа бүгдийг нь чам руу шилжүүлчихсэн болохоор надад сохор зоос чалга, гуй надад жаахан мөнгө шилжүүлээч. Надад идэх хоол, уух ус хэрэгтэй байна. Мөнгө зээлэх хүн олдохгүй байна. Би үнэхээр их өлсөж байна" гэж бичсэн байв. Эхнэрээсээ гуйж хідэн төгрөг нэгсэн иймэрхүү зүрх зүсэн мессеж маш олон байлаа. Сэжүүрүүд улам олноор гарч ирсээр нэвтрүүлгийн багийнхан тэдний гэрэлсний дараах амьдралын дүр зургийг илүү тодорхой гаргаж ирэв. Гэрэлснийхээ дараа тэр хоёр хамт амьдраагүй ч Ли Өнхэ нөхрийнхөө цалинг 100% өөртөө авдаг байсан бөгөөд үүнийгээ гэр бүлийн санхүүг нэгдсэн байдлаар удирдах байна гэж халахвчилдаг байжээ. Тэрээр нөхөртөө сар бүр маш бага хэмжээний амжиргааны мөнгө өгдөг байсан нь нөхрөө найзуудаасаа хэдэн мянган вон зээлж бэлэн гоймон авах, бүр уух ус, талхны ч мөнгөгүй болоход хүргэдэг байв. Банкны хуулгаас үзэхэд 2 жилийн дотор Юнсан Ёбын данснаас шилжсэн мөнгөний хэмжээ 200 сая воноос давсан байлаа. Тэрээр өөрөө орон сууцны зээл төлж, эхнэрийнхээ урлагийн хэрэглээг хангахын тулд асар өндөр дүнтэй даатгалын хураамжуудыг төлсөөр байгаад усанд хахаж өгөхийнхээ өмнө санхүүгийн хувьд бүрэн дампуурсан байжээ. Энэ бол тэдний хоорондын ярианы бичлэг юм. 새해 복 많이 받아. 새해 복 많이 받아. 어디야? 나 지금 큰 집. 이거 신정이라고 큰 점 같구나. 그래, 들어가서 푹 쉬어. Энэ нь яавч хэвийн эхнэр нөхрийн харилцаа биш байлаа. Энэ олон сэжүүрүүдээс ажвал хэдийгээр Ли Өнхэ өөрөө нэвтрүүлгийн багт хандаж даатгалын мөнгө авахар зүтгэсэн ч багийнхан Юнсан Ёбын өхлөр золгүй явдал биш гэж үзв. Магадгүй Ли Өнхэ нөхрөө сэтгэл зүйн хувьд бүрэн удирдах, санхүүгийн хувьд шулам өлтсөөр гэрлээд 2 жилийн дотор түүний хамаг үнцнийг шавхаж дуусгаад эцэст нь асар их хэмжээний даатгалын мөнгийг авахын тулд амьд нь хүйтэн цэвдгээр хүрсэн байх магадлал туйлын өндөр байлаа. 2020 оны 10 дугаар сард Өмнөд Солонгосын SBS телевиз Ли Өнхэгийн тухай нэвтрүүлгийг цацсан нь тус улсын ард иргэдийн анхаарлыг маш ихээр татаж олныг цочирдуулав. 2020 оны 10 дугаар сард SBS телевиз Ли Өнхэгийн тухай нэвтрүүлгийг цацсан нь тус улсын ард иргэдийн анхаарлыг маш ихээр татаж олныг цочирдуулав. 2020 оны 10 дугаар сард Өмнөд Солонгосын SBS телевиз Ли Өнхэгийн тухай нэвтрүүлгийг цацсан нь тус улсын ард иргэдийн анхаарлыг маш ихээр татаж олныг цочирдуулав.
Нэвтрүүлгийн багийнхан мөрдлөгөөр илрүүлсэн с ิจ гтэй баримтуудаа шууд цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Цагдаагийнхан хэргийг хүлээн авч шалгаж эхлэмэгц хүний санаанд багтамгүй илүү олон хачирхалтай жигшүүрт деталууд ил болж эхэлсэн юм. Ли Үнхэ нөхөр Юнсан Ёбт хандлага нь анхнаасаа л зориудаар хүйтэн хөндөй байжээ. Тэрээр үргэлж маш завгүй байна гэх шалтгаанаар уулзахаас зугтаж нөхрийнхөө утасны дуудлагыг авахгүй мессежэнд нь хариу бичдэггүй байв. Тухайн өдөр Юнгчуу хавцал руу хамт явсан 7 хүн байсан. Ли Үнхэгийн гэр бүлээс гадна цаана нь дахин 2 хос мөн Жо Хён Су гэх нэртэй залуу байжээ. Энэ залуу нь Ли Үнхэ тэй насчцуу. Хамт явсан хүмүүсийн ихэнх нь Ли Үнхэ, Юнсан Ёб хоёрыг эхнэр нөхөр гэдгийг огт мэддэггүй байжээ. Ли Үнхэ бусдад нөхрийгөө танилцуулахдаа миний нөхөр гэж хэлэлгүй зүгээр л харилцаа сайн, хуурай ах минь байгаа юм гэж хөнгөн хэлж өнгөрөөсөн байна. Хэрэг гардаг тэр өдрийн туршид тэр хоёр огтхонч гэр бүлийн хүмүүс шиг байгаагүй бөгөөд наад захын гэр бүлийн энгийн харилцаач тэдний дунд байсангүй. Хамт явсан залуугийн найз охин Ю Дахигийн дурсснаар бол тухайн өдөр тэдгээр хүмүүс дандаа адреналин ихээр ялгаруулсан эрсдэлтэй тоглоомоор тоглож байжээ. Ли Үнхэ зориудаар нөхөр Юнсан Ёбыг түүний илт дургуутсаж эсэргүүцэж байсан зүйлсийг хийлгэхээр турхирч байв. Орой болоод тэнгэр бүрэн харанхуйлах үед хамт явсан Жо Хён Су хадан дээрээс усан зүсрэхийг санал болгожээ. Тэр үед Ли Үнхэ нөхөр рүүгээ эргэж харан "Аха, таа ч гэсэн туршаад үзэлдэ" гэж шалж эхэлсэн байна. Юнсан Ёб усанд сэлж чаддаггүй байсан тул маш их дургуутсаж байв. Гэвч Ли Үнхэгийн дараагийн хийсэн үйлдэл Юнсан Ёбыг шууд мухардалд оруулжээ. Тэрээр аврах цагирыг шүүрч аваад өөрөө доошоо өсрөх гэж байгаа мэт жүжиглэхэд Юнсан Ёб сандарсандаа түүнийг яаран татаж "За би өсрөе" гэсэн байна. Тиймээс хэргийн газарт байсан бүх хүмүүс Юнсан Ёбыг хамгийн сүүлд өсөрсөн. Хинч түүнийг араас нь түлхээгүй гэдгийг тод санаж байв. Тэр доошоо өсөрснийхээ дараа усны мандал дээр амжилттай гарч ирсэн байна. Гэтэл удалгүй Ю Дахи хажуудах хүнтэйгээ ганц нэг үг солих зуур уснаас маш аимшигтай хашгирах дуу сонсогдож осол гарчээ. Энэ нь Ли Үнхэгийн дараа нь хэлсэн тайлбартай огт таарахгүй байв. Ли Үнхэ тухайн үеийн орчин тойрон маш анир гүн байсан, ямар нэгэн хачин зүйл болоогүй гэж зүтгэсээр байсан юм. Цагдаагийнхан Ли Үнхийг дахин дуудаж байцаав. Тэрээр тайлбарлахдаа тухайн үед Жо Хён Су аврах цагирыг бариад Юнсан Ёбыг аврахаар сэлж байгааг харсан ч аврах цагирыг хэтэрхий хүнд байсан тул сэлэх хурдад нь нөлөөлж байсан гин. Тиймээс тэрээр Жо Хён Су руу хашгирч цагиргийг хаяад хурдан сэлхийг шаардсан аж. Үр дүнд нь Жо Хён Су цагиргийг хаymагц Ли Үнхэ Ю Дахиг дагуулan аврах цагирыг аваад ирэй гэж хэлээд хадны нөгөө хэсэг рүү яарангүйжээ. Өөрөөр хэлбэл хэргийн хамгийн чухал шийдвэрлэх хэдхэн минутын хугацаанд Ю Дахи усан дотор яг юу болж өнгөрснийг огт хараагүй байж таарав. Тэднийг өөр аврах цагирыг бариад буцаж ирэх үед Жо Хён Су Юнсан Ёбын усан дунсан газраас маш хол зайд зогсоод сандарч твцсэн дуугаар "Би түүнийг харахгүй байна, Сан Ёба. Чи хаана байна вэ?" гэж хашгирч байжээ. Хамт явсан хүмүүс нь цагдаад дуудлага өгсөн ч бүх зүйл аль хэдийн хоцорсон байлаа. Юнсан Ёб уснаас дахин амьд гарч ирж чадсангүй. Хэргийн газарт байсан хүмүүс үүнийг золгүй явдал гэж бодож байсан. Дээр нь гэрчүүдийн мэдүүлэг байсан тул цагдаа нар анх хэргийг усанд хахаж нас барсан гэж хаасан ч тухайн үед бүх хүмүүс хамгийн чухал нэгэн хүнийг орхигдуулсан нь Жо Хён Су байлаа. Ли Үнхэ бусдад Жо Хён Суг зүгээр л энгийн найз гэж хэлдэг байв. Гэтэл нэвтрүүлгийн багийнхны мөрдлөгөөр тэдгээр хүмүүсийн дундын найзуудын хэлснээр бол тэр хоёр үнэндээ нууц амрагуудын харилцаатай байжээ. Юнсан Ёбын хамаг мөнгөөр авсан өнөөх орон сууцанд Ли Үнхэ, Жо Хён Су хоёр хамтдаа тухлан амьдарч байсан бөгөөд эхнэр нь нууц амагтайгаа нийлж нөхрийнхөө байрыг эзэгнэж байх зуур Ли Үнхэ энэ харилцаагаа нөхрөөсөө маш сайн нууж байсан байна. Хамгийн хачирхалтай нь тэр өдөр хамт явсан өөр нэгэн залуу болох Ким Хёсэ урд нь Ли Үнхэтэй мөн адил орооцолдсон тодорхойгүй харилцаатай байсан бөгөөд тэрээр 2015 онд Жо Хён Суг Ли Үнхэтэй танилцуулж өгч байжээ. Энэ бол үнэхээр замраагүй явдал байлаа. Тухайн өдөр байсан 4 эрэгтэйн дотроос нас барсан нөхөр Юнсан Ёбыг асуул цаана нүлдсэн 2 залуу хоёулаа Ли Үнхэтэй ямар нэгэн сэжмээр холбогдсон байсан нь энэхүү аялал яавч санамсаргүй хэрэг биш болохыг илтгэн. Энэ нь харин ч маш нарийн төлөвлөсөн хавх байлаа. Хүмүүсийн нуруугаар хүүт өргүүлэм нэгэн зүйл нь тухайн өдрийн хяналтын камерын бичлэгээс үзэхэд Юнсан Ёбыг түүний өөрийнх нь машинаар ирж авсан бөгөөд машиныг нь Ли Үнхэ биш харин Жо Хён Су унаж явжээ. Та бүхэн тухайн үеийн Юнсан Ёбын сэтгэл зүг төсөөлөөд үзтээ. Өөрөө маш ядуу зүдүү хагас подволын өрөөнд амьдарч цаг наргүй хөдөлмөрлөж авсан машиныг нь эхнэрийнх нь найз залуу унчсан ирж авч байхад тэгээд дээрээс нь тэр залуутай хамт амралтанд явж байна шүү дээ. Хэрэгт с ิจ гтэй зүйлс улам нэмэгцээр
Цагдаа нар мөрдөн шалгалтын хүрээгээ тэлв. Үүний дотор Жо Хён Сүүгийн хуучин найз охин болох Чой овогтой эмэгтэй цагдаагийнханд маш чухал нэгэн сэжүүр гаргаж өгчээ. Чой эмэгтэй урд нь болсон маш хачин жигтэй загасчлалын аяллаа тухай дурссан юм. Тухайн үед Чой эмэгтэй өөрийн найз залуу Жо Хён Сүүг Ли Өн хитэй амргийн холбоотой гэдгийг огт мдээгүй байсан бөгөөд Юн Сан Ёбыг оролцуулаад нийт 2 хос хамтдаа нуурын ирэг дээр загасчлахаар тохиролцсон байна. Тэднийг зорьсон газартаа хүрэмэгц шууд л арх ууж эхэлсэн бөгөөд Ли Өнхэ Юн Сан Ёб хоёр шүнжин хэрэлджээ. Чой эмэгтэй хэлснээр тухайн үед Юн Сан Ёб гэр бүлийн хүмүүс шиг наад захын дотн байдал гаргах, жишээ нь гараас нь атгах төдийд Ли Өнхэ шууд уурлаж уцаарлан түүнээс холдохыг шаарддаж байсан. Үүнээс ч хачин зүйл нь аяллаа дундуур Ли Өнхэ гэнтхэн Юн Сан Ёб Жо Хён Сүү хоёрыг гадаа гарч ирчүүдийн сэдвэр хөөрөлдөхийг санал болгоод хоёр эмэгтэй нь өрөөндөө үлдэж эмэгтэйчүүдээрээ цагийг өнгөрүүлье гэжээ. Мөн Чой эмэгтэйд хандан маш яаралтай хэлэх зүйл байна гэхэд Чой эмэгтэй өрөөнд нь дагаж ороход Ли Өнхэ ганц ч үг хэлээгүй бөгөөд ямар нэгэн яаралтай зүйл огт байгаагүй гин. Чой эмэгтэйд энэ үед маш хачин санагджээ. Зүгээр байж байснаа яагаад гинэт эр эмээр нь тусгаарлахаар болов? Хэдхэн минутын дараа Юн Сан өрөөрөө орохыг хүссэн байна. Учир нь тухайн үед аль хэдийн өвөл болчихсон гадаа маш хүйтэн байсан ч Ли Өнхэ үүдийг таглан зогсоод түүнийг огт оруулсангүй. Уурсан Ли Өнхэ араас нь гадагш гүйж гарчээ. Чой гэхийн эмэгтэй араас нь дагаж гараагүйч гадаа тэдний маргалдах хэрэлдэх дуу сонсогдож байв. Ингээд ойролцоогоор 10-аас 20 хэдэн минутын дараа гинэт усанд хүн унах чимээ гарчээ. Чой эмэгтэй гадагш гарч үзэх гэтэл Ли Өнхэ өрөөрөө шууд гүн орж ирээд Чой эмэгтэй гараас зууран гадагшаа битгий гар, яагаад ч битгий гар, юу ч болоогүй, зүгээр гэж хоригложээ. Чой эмэгтэй нэг л биш байгааг гадарлаж Ли Өнхэгийн гарыг тавиулан гадагш гүйж гартал нүдээр үтсэн дүр зураг нь түүнийг үхтэл нь айлгав. Юн Сан Ёб мөстэй хүйтэн усан дотор амь тавин тэнцэж байлаа. Гэтэл түүний найз залуу Жо Хён Сүү Юн Сан Ёбыг толгойг нь ус руу доош нь дарж байх нь тэр. Чой эмэгтэй сандарсандаа та нар юу хийгээд байгаа юм бэ? Жо Хён Сүү чи яг юу хийгээд байна гэж чангаар хашгирчээ. Гэвч Жо Хён Сүү ямар ч хариу өгсөнгүй. Ингээд тэр хоёр уснаас маш эвгүй байдалтай гарч ирэв. Чой эмэгтэй айж уурссандаа та нар юу хийгээд байгаа юм бэ? Энд чинь юу болоод байна? гэж шууд тулгаж асуужээ. Уснаас дөнгөж гарч ирсэн Юн Сан Ёб шууд Ли Өнхэ рүү эргэж харан чи намайг яагаад усан түлхэж унгав гэж уурсан хаширхад Ли Өнхэ юу ч мдээгүй мэт гимгүү царайлжээ. Энэхүү загасчлалын аялал ийм хачирхалтай бөгөөд амьсгал боогдсон муур амьсгал дунд өндөрсөн байна. Чой эмэгтэй энэхүү мэдүүлгийг цагдаагийнхны өмнө ирэхэд мөрдөгчд үүнийг зүгээр нэг энгийн ам зөрөлдөөн биш. Харин Ли Өнхэ Жо Хён Сүү нарын урдчлан бэлдсэн өөр нэгэн аллагын оролдлого байсныг ухаарав. Баримт нотлогоо үүгээр зогсонгүй. Цагдаа нар Ли Өнхэгийн гар утасны бүртгэлийг шүүж үзэхэд Юн Сан Ёбыг усанд хахаж өгөхөөс 4 сарын өмнө Ли Өнхэ Жо Хён Сүү рүү би түүний хоолнд маш их хэмжээний фүгүү загасны хортой цус хийчихлээ. Тэр яагаад одоо хүртэл өгөхгүй байгаа юм бэ гэсэн агуулгатай мессеж илгээсэн байжээ. Нэг мессеж загасчлалын үеэр усанд унсан хэрэг, мөн Юнгчөө хавцалд болсон үхлийн золгүй явдал гээд энэ бүхэн Ли Өнхэ Жо Хён Сүү нарын зүгээр нэг гинтийн сэтгэлийн хөдөлгөөн биш. Харин олон удаа төлөвлөж дахин оролцсон аллагын үр дүн болох нь тодорхой болов. Үүнээс ч илүү хүний нуруугаар хүйт өргүүлэн зүйл нь Юн Сан Ёбыг нас барснаас хойш 2 өдрийн дараа хяналтын камерт нэгэн дүр зураг бичигдэж үлдсэн явдал юм. Ли Өнхэ Жо Хён Сүү хоёр гашуудлын ховц сөмсчихсэн Юн Сан Ёбын түрээсэлдэг байсан хагас бодоолын өрөөнд очиж тэндээ 40 минут орчим болжээ. Гарч ирэхдээ Ли Өнхэ хэд хэдэн зузаан хөрмөд барьсаар гарч ирэв. Дараагийн өдөр нь Жо Хён Сүү өөр нэгэн эмэгтэйг дагуулan Юн Сан Ёбын подвалд дахин орж энэ удаа тэд Юн Сан Ёбын суурин компьютерийг тэр чигт нь хулгайлан авч явжээ. 2021 оны 12 дугаар сард прокуророос Ли Өнхэ Жо Хён Сүү нарыг дуудаж байцаасан ч тэр хоёр хэрэгээ эрс үгүйсгэж юу ч хэлээгүй тул цагдаа нар баримт нотлогоо дутуу гэх шалтгаанаар тэднийг суллахаас өөр аргагүй болов. Мөрдөн шалгалтыг илүү гүнзгийрүүлэн явуулсны эцэст Юн Сан Ёбыг усанд хахаж өгөхийн өмнөх үеийн хоёр бичлэгийг олжээ. Бичлэгийг хэрэг гарсан өдөр авсан бөгөөд майхантай аяллаа үеэр тарус зүсэх хотог авчираагүй тул тэд хайч, чулуу, даавуу тоглож хожигдсон нь толгоогоор тарус хагалах санал гаргажээ. Тоглоомд Юн Сан Ёб хожигдсон байна. Бичлэгэн дээр тэрээр хатуу тарвсны өмнө аргагүй ирэхэнд толгоогоо бүхэлгэж дараалан хэд хэдэн удаа толгоогоороо мөргөж байхад Ли Өнхэ хажуунаас нь улам төрхирч маш уцаарлангуу дуугаар "Аха, та илүү хүчтэй мөргөх хэрэгтэй шүү дээ. Бурхан минь яагаад ийм арчаагүй юм бэ?" гэж байв. Энэ бол ямар ч хөгжилтэй тоглоом биш байлаа. Тэрээр Юн Сан Ёбыг тарвс хагартал дахин мөргүүлсээр арай хийж сансандаа хүрсэн байна.
Энэ бол эхнэр хүм нөхөртөө хэлэх үг биш л баймаар юм. Нөгөө нэг бичлэгэн дээр Жо Хён Су, Ким Хёсе хоёр усан дотор Юн Сан Ёбыг тойрон шогилж байгаа нь бичигдсэн байв. Анхандаа Ким Хёсе аврах цагиргийг зөөлөн хөдөлгөж байснаа удалгүй хөдөлгөөн нь улам бүр ширүүн догшин болж хувирв. Юн Сан Ёб уснаас гарах гэж амь тавин тэмцэж Ким Хёсегийн гараас мултрангүйхэн ус руу сэлхийг оролдсон байна. Гэвч Жо Хён Су араас нь шууд хөөж очоод түүний аврах цагиргаас дахин чанга гэгчин зуурч зогтох боломж олгосонгүй. Юн Сан Ёб бүр аргаа орж сандарсандаа чихээ таглан биеэ хумн чичирсэн дуугаар. Бүгдээрээ одоо зогсцгоё. Миний буруу. Энэ арай хитрхи тоглоом байна. Огт хөгжилтэй биш байна. Гуй. Одоо зогсооч гэж гуйж байв. Яг энэ үед цаанаас нь Ли өн хэгийн дуу сонсогдох бөгөөд тэрээр тэдгээр хүмүүсийг болиулахын оронд харин ч гал дээр тос нэмж. Хөөе. Жо Хён Су бүгдээрээ нийлж байгаад түүний аврах цагиргийг нь хөмөрчихье гэж хашгирч байв. Юн Сан Ёб 37 настай байсан. Жо Хён Су, Ким Хёсе хоёр түүнээс 10 гаруй насаар дүү байлаа. Хэсэг насанд хүрсэн залуус өөрсдөөсөө насаар ах хүнийг усанд живүүлэх гэж даажигнэж байгаа нь. Энэ бол цэвэр дээрлэлт байв. Өмнөд Солонгосын соёлд насаар ах хүнийг хүндлэх маш тодорхой зааг байдаг. Юн Сан Ёб насаар ах хүний хувьд дүү нараасаа хүндэтгэл хүлээх ёстой байтал Жо Хён Су, Ким Хёсе хоёр ямар ч хүндэтгэлгүйгээр түүнийг тоглоом мэт үзэж дураараа доромжлон тодорхой хэлсээр байтал үгийг нь огт тоолгүй өнгөрөөсөн бөгөөд эхнэр Ли өөнхөн хажуунаас нь улам дэврэгж байлаа. Энэхүү дүр зургийг үзсэн өмнөд Солонгосын ард иргэдийн уур бухимдал дээд зэгтээ хүрв. 2022 оны ихээр цагдаагийнхан Ли Өнхэ Жо Хён Су нарыг 2 дахь удаага дуудаж байцаах гэтэл тэр хоёр өмнөд Солонгосоос гинт сураггүй алга болж яаж ч холбоо барьж чадаагүй байна. 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр прокурорын байгууллагаас тэр хоёрыг хүний амнаас санаатаагаар бүрлэгсэн хэрэг болон даатгалын залилангийн хэрэгээр улс даяар эрен сурвалжлах албан ёсны тушаал гаргав. Ингээд 2022 оны 4 дугаар сарын 16-ны өдөр Ли Өнхэ Жо Хён Су хоёрыг Кёнги мужийн Гоя хотын нэгэн орон сууцнаас эцэст нь баривчилжээ. Тэр хоёр яагаад ийм урт хугацаанд зүгтж чадсан бэ гэвэл Ли Өнхэ Жо Хён Су хоёр баривчлагдахаас айж зугтснаас хойш өөрсдийн зээлийн карт болон гар утсыг огт ашиглаагүй байсантай холбоотой байв. Улс даяар эрен сурвалжлах тушаал олон нийтэд цацагдсанаар Ли Өнхэ өмнөд Солонгосын сонин хэвлэлийн тэргүүн нүүрнээс салхаа болж түүний урд өмнөх хамаг түүх олон нийтэд бүрэн дэлгэрэгдсэн юм. Ли Өнхэ 1991 онд төрсэн бөгөөд гэр бүлийн байдал нь маш ядуу, эцэг эх нь амжиргааны түвшин доогуур төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байжээ. Айлын ганц охин байсан тул Ли Өнхэ багасаа засгийн газрын халамжийн мөнгөөр арай ядан амьдардаг байв. Түүнийг сургуулийн 6 дугаар ангид байхад ядуу өрхүүдэд орон сууцыг нь үнэгүй засаж сайжруулж өгдөг нэгэн телевизийн нэвтрүүлэгт оруулж байжээ. Тухайн үед түүнийг хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхийгээ маш сайн асарч тусалдаг ухаалаг охин хэмээн сайшааж хүмүүс түүнийг маш их өрөвдөж хайрладаг байв. Хөршүүдийнх нь хэлснээр дунд сургуульд ормогц Ли Өнхэ замаа алдаж гэрээсээ дандаа зогтож 7-8 хоногоор гэртээ ирдэггүй болсон байна. Цагдаагийнхан холбогдох хүмүүсээс мэдээлэл авахад түүний хамгийн анхны гэмт хэрэг нь 2006 оноос эхэлтэй байжээ. Тухайн үеийн залуу насндаа буюу ердөө 15 настай байсан Ли Өнхэ найзынхаа хамт насанд хүрээгүй хөвгүүдэд төлбөртэй бие үнэлж уулзсан хүнээсээ 160 мянган вон авч байсан байна. 2008 оноос 2009 оны ихэнх хүртэл 17-18 настай Ли Өнхэ Инчон хотод олон удаа хэрэг үлдэж төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нэрээр ирчүүдийг мотелд хуурч аваачаад тэднийг усанд орж байх хооронд нь эд зүйлсийг нь хулгайлдаг байжээ. Ли Өнхэ ихэнхдээ ганцаараа хэрэг үлддэг байсан бөгөөд хулгайлсан нийт мөнгөний хэмжээ нь 4 сая вонд хүрч байв. 2009 оны 5 дугаар сард насанд хүрээгүй байхдаа тэрээр хулгайн хэрэгээр насанд хүрээлгүйчүүдийн шүүхээр шийтгүүлж байжээ. Насанд хүрээлгүйчүүдийг хамгаалах хуулийн дагуу түүний гэмт хэргийн бүртгэлийг 2016 онд устгаж архиваас хассан байв. Тиймээс цагдаагийнхан анх хэрэг шалгаж эхлэхдээ Ли Өнхэ урд нь хичнээн их хэмжээний муу үйл хийж байсныг огт мэдээгүй байжээ. 2010 онд 19 настай Ли Өнхэ шөнийн цэнгэний газар төлбөртэй үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд өөрийн найз залуу Ким гэгчтэй үерхэж гэрлээгүй байхдаа жирэмсэн болжээ. Гэтэл найз залуу Ким нь Инчон хотод гарсан автомашины ослын улмаас хачирхалтайгаар нас барсан байна. Энэхүү үхэл анхнаасаа л маш олон с ิจ гтэй зүйлсээр дүүрэн байсан бөгөөд цагдаагийн газарт уг ослын тухай ямар ч тэмдэглэл үлдээгүй, үхлийн шалтгаан нь онцгой хിവэр хоцорчжээ. Тухайн ослоос цорын ганц амьд үлдсэн хүн нь Ли Өнхэ өөрөө байв. Энэхүү бүрхэг үхэл нь Ли Өнхэгийн хувьд хүний аймаар мөнгө солих гэсэн хамгийн анхны оролдлого байсан байж болзошгүй.
Тэрээр ханаа алдсандаа өчөөхөн ч гашуудалтай байгаагүй бөгөөд харин ч жирэмсэн байх хугацаанд шөнийн цэнгэний газраар хэсүүчлсээр байжээ. 2011 оны 1-р сарын 15-ны өдөр Ли Өнхэ талигаач Кимээс охин хүүхэд төрүүлж хүүхдээ өөрийн эцэг эхтэй даатхан үлдээгээд өөрөө шөнийн цэнгэний газарт шинэ олзоо хайхаар үргэлжлүүлэн явжээ. 2014 онд Ли Өнхэ Ли гих өөр нэгэн залуутай танилцж тэд дахин гэрлэлтийн тухай ярилцах төвшөнд хүрч хамтдаа Тайландын Паттайя руу амралтаар явцгаажээ. Энэхүү аяллаа явцад Сүйт залуу нь усанд шумбаж байхдаа гинэт усанд живж нас барсан бөгөөд шүүх эмнэлгийн шинжилгээгээр цуснаас нь маш бага хэмжээний согтууруулах ундаа илэрсэн тул хэргийг золгүй явдал гэд тэгсгээд хаажээ. Анхаарал татах зүйл нь Ли гихч нь амьд цэрүүндээ мөн адил гинтийн ослын даатгал хийлгсэн байсан ч Ли Өнхэ Сүйт бүсгүй хуваар даатгалын мөнгийг шууд авах хэрэггүй байсан тул нөхөн төлбөрийг Лигийн төрсөн гэр бүлийнхэнд олгосон байна. Гэвч энэхүү золгүй явдал нь түүний дараа нь хэрэгэлсэн гинт хэргийн арга барилтай яг цав таарч байгаа бөгөөд дандаа байгалийн задгаа орчныг сонгож гинтийн ослын дүр зураг бүрдүүлж нотлох баримтын хэлхийг тасалдаг байв. 2014 онд 2 дахь Сүйт залуу нь хачирхалтайгаар живж өгсөний дараач Ли Өнхэ шунхаа зангаа огт татсангүй. Харин ч ажлаараа дамжуулан өөртөөгөө чацуу шөнийн цэнгэний газрын зуучлагч Жохён Сүтэ маш хурдан танилцжээ. Тэр хоёрын шунал тачаал ямар ч ёс суртахууны хязгааргүй байдал нь хоорондоо яг таарч удалгүй бие биедээ бизнес зурчилдаг түншүүд улмаар нууц амрагуудын харилцаатай болов. Жохён Сүү Ли Өнхэд бизнес олоход туслаад зогсохгүй. Түүний дараагийн ашиг хонжоо харан хүний ам бүрлэгэх хэргийн гол хамсаат нь болсон юм. Ингээд 2016 онд Юнсан Ёбтой танилцж Ли Өнхэ Жохён Сүүтэй хүч хавсран энэхүү хуучинсаг дуулууртай бэлэн мөнгөний машиныг өөрсдийн хяналтанд авчээ. 2 жилийн хугацаанд түүний хамаг байдгийг нь цөлмөж дуусгаад эцэст нь гинтийн осол зохион байгуулах замаар сүүлчийн тусад ашгийг нь шавхан авах гэсэн нь энэ байлаа. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өмнөд Солонгосын шүүхээс Ли Өнхэ Жохён Сүү нарыг хүний ам бүрлэгж даатгалын мөнгө залилахыг оролцсон хэргийг шүүж прокурорын зүгээс эс үйлдэхүүгээр хүний ам насыг бүрлэгсэн гэх үндслэлээр ял тулгав. Шүүх хурал дээр Ли Өнхэгийн би түүнд тийм асар их хэмжээний фугу загсны хор өгчгöd байхад тэр яагаад өгөхгүй байгаа юм бэ гэсэн чатын бичлэг, хамт явсан Чо эмэгтэй гол гэрчийн мэдүүлэг, түнчлэн Юнсан Ёбын уушигны хийм бөмбөлгүүдийг шинжилсэн шүүх эмнэлгийн дүгнэлт болон олон тооны өндөр дүнтэй даатгалын бүртгэл зэрэг хөдлөшгүй баримтуудыг гаргаж ирсний эцэст Ли Өнхэд бүх насаар нь хорих ял оноожээ. Харин Жохён Сүүд 30 жилийн хорих ял оноож ялаа эдэлж дуусаад суллагдсныхан дараа дахин 20 жилийн турш хөлний цахин бугуйч зүлгэхээр шийдвэрлэв. Тухайн оны 11-р сард тэр хоёр шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалтсан байна. Ли Өнхэ хамаг ялыг үгүйсгэж Юнсан Ёбын үхлийг цэвэр золгүй явдал байсан гэж зүтгэсээр байсан ч сүүлийн дээд шүүхийн 2-р шатны шүүх хурлаас анхны ялыг хэвээрүүлдэжээ. Энэхүү хэрэг нь Өмнөд Солонгосын шүүх засаглалын түүхэндээс үйлдэхүүгээр хүний амь нас бүрлэгсэн гэх анхны шүүхийн жишгийг тогтоосон бөгөөд сэтгэл зүйн хувьд бүрэн удирдах санаатайгаа тусламж үзүүлэхгүй байх болон бусдын тусламж үзүүлэх үйлдэлд саад учруулах нь бүгд хүний амь насыг санаатайгаар бүрлэгсэн гэмт хэрэг тооцогдно гэдгийг тодорхой болгож өгсөн юм. Ли Өн хийгийн хортомоогоо мэд зүрх сэтгэл хэргийн дүр зураг хэтэрхий жигшүүртэй замбраагүй байсан тул нийгэмд асар том нөлөө үзүүлсэн билээ. Өмнөд Солонгосын ард иргэд Ли Өнхийг цэвдэг шунхаа зан нь хүний мэс чанарын доод хязгаарыг давлаа гэж жигшиж байв. Бүгдээрээ 20 жилийн өмнөх үе рүү буцаад очиод үзвэл Ли Өнхэ MBS телевизийн хайрын гэр нэртэй нэвтрүүлэгт орж байхдаа ердөө 11 настай маш гинэн цайлган жирийн нэгэн охин байв. Нэвтрүүлгийн хөтлөгч түүнээс том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ гэж асуухад түүний хариулт нь 저도 나중에 커가지고요. 받은 거를 다른 어려운 사람들한테 베풀어요. За ингээд энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол дагахаар битгий мартаарай. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Түр баяртай.